Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ даваа гараг бүр та бүхэндээ толиулдаг эрүүл мэндийн хөтөлбөр нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийнхээ дугаарыг бид эрүүл мэндийн яамны харьяа эмгэг судлалын үндэсний төвөөс бэлтгэж эмч нарын төлөөллийг урин оролцуулж байгаа илээ. Ингээд өөрчлөлт болонд хүрэлцэн ирсэн эрхэм зочноо та бүхэнд танилцуулъя. Лавгдорж эмч эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлаач эмч. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу. Баярлалаа танд. За тэгэхээр эмгэг судлалын албанд ажиллаад бас тодорхой цаг хугацаа өнгөрлөө. Тэгэхээр яг хэдэн онд энэ сургуулаа төгсөж энэ албанд ажиллах болов энэ талаар хоёулаа өнөөдрийнхээ яриаг эхлэе. Би 2004 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг хүний их эмч мэрэгчлэр төгссөн. За тэгээд хүний их мэрэгчлэр төгссөний дараа нарийн мэрэгжлийн эмчээр сурж иж бид нэр нарийн мэрэгжлийн эмчтэй болж эмч болж ажилладаг байгаа. За тэгээд энэ 2004 онд би энэ эмгэг судлалын төвд ажиллаж эмгэг судлаач эмч болохоор мэрэгжлийг сонгосон байгаа. За тэгээд энэ эрүүл мэндийн яамнаас болвол дөнгөж төгссөн эмчнэр шууд мэрэгжил эзэмших сургалтанд сурахгүй гэд 1.5 жил би эмгэг судлалын үндэсний төвдөө дагалдагч эмчээр ажиллаад за тэрний үндсэн дээрээс эмгэг судлалын үндэсний төвийн резидентийн сургалтанд орж сураад эмгэг судлаач эмч мэрэгжлийг сая энэ 2013 оны 6 сард төгсч дуусгасан байгаа. За тэгээд энэ 7 сараас энэхүү эмгэг судлалын үндэсний төвдөө эмч эрдэмтэй багш нар эмч нарынхаа хамт ажиллаж байна одоо. Мэдээж альва ажлыг хийхэд сонирхол хамгийн чухал бах те. Тэгэхээр эмгэг судлаач эмч гэдгийнхэн талаар бас үзэгчид яг ямар эмчийг хэлдэг юм болоо гэж бодож магадгүй те. Яг энэ мэрэгчлийг өөрөө хэдийнээ сонирхох болов оюутан байхдаас энэ хичээл орж байхад ямар сэтгэгдэл төрж исэн бэ? Тэгэлгүй яг хуу 5 дугаар курст яг эмгэг судлалын хичээл ордог. За энэ үед нь 3 дугаар эмнэлгийн эмнэлэг дээр очиж хичээл ороод 3 дугаар эмнэлгийн тасаг дээр очиж хичээллээд эндээс л онш гэдгийг яаж тавих вэ? Онш гэдэг ямар дараалалтай байдаг вэ гэдгийг заалгаж тэрнээс хойшоо онш гэдэг чинь хүнд ач холбогдолтой тий. Зөв оншлно гэдэг маань өөрөө зөв эмчилгээг шаарддаг. За зөв онцлогоноос л зөв эмчилгээ тэрнээс цаашаага тухайн хүний өвчний тавилан тодорхойлогддог. Тэрийг энэ оншийн тухай хичээлийг заалгаснаар л энэ мэрэгжлийг ер нь сонирхож эзэмшгээр сэтгэл шулуутсан байгаа да. Тэгэхээр яг эмчлэгч эмч гэдэг юм уу? Эмч нартайгаа хэр холбогддог юм болоо? Яг эмгэг судлаач гэдгийг бүр ингээд тодруулаад энгийнээр хэлвэл эмгэг судлаач эмч маань өөрөө үндсэн 2 3 4 үйл ажиллагаа явуулдаг. За тэрний нэгдүгээрт нь авах юм бол амьд ахуй амьд сурцын шинжилгээ харж тэрэнд нь оншийн дүгнэлт өгнө. За энэ яадаг вэ гэхээр бис заслаар таригдсан юм уу, онцлогооны юм уу материалыг манай лаборатори хүлээж аваад эд эсийн бэлтгэл бэлдээд за энэ эд эсийн төвшөнд нь ямар өөрчлөлт гарсан бэ? Тэрийг нь микроскопын тусламжтайгаар хараад энд ийм өөрчлөлт гарсан байна. Ийм өөрчлөлт гарсан учраас энэ маань энэ оншийг тавих шаардлагатай боллоо гэд нэг хийгдэг. За нөгөө хэсэг нь болохоор бид нэр эмгэг судлалын шинжилгээ гэдгийг хийдэг. За энэнгээрээ болохоор тухайн өвчтөн маань ямар онштой байсан, энэ эмчилгээ зөв үгүй гэдгийг тогтоож өгдөг. Тийм ба. Тэгэхээр эмгэг судлаач эмч гэдэг нь эмч нарын тавьсан оншийг илүү баталгаажуулах үүрэгтэй гэж үзэж болох нь тий. Тэгэхээр яг танай эмгэг судлалын төв дээр ер нь ямар өөрчлөлтүүд гарч байна? Өөрийн чинь ажилласан цагаас юм уу бас түүхийг ингээд судлаа. Тийм. За энэ эмгэг судлалын үндэсний төв маань 1933 онд анх төв эмнэлгийн хажууд энэ Кусевецкий гэдэг Орос эрдэмтэн анх эмгэг судлалын тасаг гэдгийг байгуулж лабораториг байгуулснаар үүсч хөгжсөн түүхтэй одоогоор 80 жилийн түүхтэй юм байгууллага байгаа. Энд би 2013 онд яг эмгэг судлаач эмч гэдэг мэрэгжлийг эзэмшээд ажиллаад эхэлж байгаа. За эндээ бол маш их таатай байгаа. За тэгээд эмгэг судлаач эмч маань өөрөө
оншийг нэгдүгээрт батлна. Хоёрдугаарт баг ихэнх тохиолдолд бол амьд ахуйн шинжилгээ оншилгооны зорилгоор оншийг батлна. Оншийг бас шинээр тавьж өгдөг тийм байв. Тэгэхээр оншийг батлна гэхээр одоо яг энэ оншоо тодруулах гэсэн хүмүүсийн яг юунд нь үндэслэж баталдаг юм бол энийг бас тодруулбал жишээ нь үзэгчид бол ингээд цусны шинжилгээ, шийсний шинжилгээгээ тодорхой мэддэг. Тэгвэл эмгэг судлаач нар юун дээр үндэслэж энэ оншийг баталгаажуулдаг юм бол энийг бас дэлгэрэнгүй ярил. Эмгэг судлалын шинжилгээний оншийг батална гэдэг маань жишээ аваад ярихад бол хамгийн ойрхон жишээ нь хүмүүс ходоод өвдөд ходоодоо дурандуулдаг штеп. Ходоодоо дурандуулаад тэндээс нь эдийн шинжилгээ буюу жижигхэн хэмжээний эд аваад манад өгнө гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр эдийг нь бид нэр дамжлагаар явагдаад 2-3 хоног дамжлагаар явагдаад зүсээд будаад маш нарийн хэмжээтэй зүсэж будаад шилэн дээр бэлдмэл болгоо гаргаад ирэхээр тэрийг нь микроскопоор хараад бид нэр юг хамгийн гол нь тухайн эдийнхэн эсэд нь ямар өөрчлөлт гарсан байна вэ гэдгийг харж оншийг тавьдаг. Эцсийн онш тавьдаг гэсэн үг шүү дээ. За энэ туландаа зориулаад нэгэн сурвалжлагыг бэлтгэсэн байгаа. Үүнийг үзээд яриагаа өргөжлүүлье. Эмгэг судлалын үндэсний төв нь эрүүл мэндийн яамны харьяа 17 байгууллагын нэг. Төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчлэгийг үзүүлдэг байгууллага юм. Дэлхийн ертөнцид даяарчлагдж байгаагийн хэрээр юмс хөгжсөөр байгаа өнөө үед хүний амьдралд тайлагдшгүй олон нууц байдаг. Дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн эдийн зүй тогтоц, бие эрхтний анатомид өөрчлөлт гардгийг мэдэхгүйгээр аливаа өвчнийг эмчилж чадахгүй. Иймээс эмгэг судлалын үндэсний төвийн үйл ажиллагааны онцлогийг харуулахыг нэвтрүүлгийн хамт олон зорьсон юм. Эмгэг судлалын үндэсний төв гэж манай байгууллага. Тэгэхээр энэ байгууллагын үйл ажиллагаа үндсэн 4 чиглэлээр явагддаг. Гэхдээ энэний өмнө бол би нэг одоо бас жижигхэн тайлбар хийчихье гэж бодож байна л да. Тэгэхээр хүний бие махбод бол эд эсээс тогтдог. Тэгээд ямарваа нэг өвчин эмгэг туслаа гэхэд энэ одоо эд эсэд бүтцийн хувьд өөрчлөлт гардаг. Тэгээ энэ өөрчлөлтийг нь бид нар микроскопын тусламжтайгаар хараад тэгээд онш тавьж өгдөг өвчтөнд. Тэгэхээр энэ эд эсийн түвшинд оншилж байгаа болохоор одоо орчин үед хэрэгжилж байгаа энэ онцлогооны бүх аргуудаас хамгийн нотлохоонд суурилсан бодиттой ийм арга юм байна. Манай энэ эд эсийн шинжилгээний арга бол тэгээд ингээд яах вэ гэхээр өвчний гарал үүслийг тогтооно, тавилан тодорхойлно, үе шатын тогтооно, цаашдын эмчилгээний тактикийг боловсруулахад эмнэлэг зүйч эмч нарт бол тусалдаг ийм арга. Ингээд 2 үндсэн чиглэлээр явагдана л да. Энэ нь бол нэгдүгürt амьд ахуйн эдийн болон эсийн шинжилгээ. Амьд ахуйн эдийн шинжилгээ гэдэг нь болохоор месаслаар тайрагдсан, месаслаар авч болно, дурангаар авч болно, зүүгээр хатгаж авч болно. Хүний эргэтэнгээс жижигхэн шар будааны чинээ эдээс хүний эргэтэнг аваад манай лабораторид явуулдаг. За тэгээд энэ лабораторид явуулсан лабораторийн үйл ажиллагаа явагдаад дараа нь бид нар бол тэнд онц дүгнэлт өгдөг. Жилдээ манай байгууллага бол 35,000 орчим амьд ахуйн эдийн шинжилгээ хийдэг. За эсийн шинжилгээ гэдэг нь болохоор өвчтнөөс ер нь хүний биед ялгарч байгаа шүүрэл, за энэ тэнд эмгэг үед өвчин эмгэг үед хоримтлагдж байгаа шингэн, за эсвэл зүгээр хатгаж авсан наацыг эсийн шинжилгээ гэдэг байгаа. Энэ шинжилгээ нь болохоор 24,000 орчим жилдээ хийгддэг. За ингээд манай үндсэн байгууллагын маань үндсэн үйл ажиллагаа бол энэ амьд ахуйн эдийн болон эсийн шинжилгээ. Дараагийн нэг бидний үйл ажиллагааны чиглэл бол эмнэлэгт нас барсан тохиолдолд өвчтөнд эмгэг судлалын задлан шинжилгээ хийгээд мөн бас онц дүгнэлт гаргадаг. За тэгээд ингээд энэ ингэж задлан шинжилгээ хийх нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр эмчилгээ онцлогооны тохироог шалган магадлаад за тэгээд ховор тохиолдолд эсвэл онц зөрсөн тохиолдолд эсвэл эмчилгээ үйлчлэгээний дутагдал доголдол гарсан тохиолдолд эмнэлэг зүй эмгэг судлалын зөвлөгөөнүүд хийдэг. Түүн дээрээ бид нар бол бүх талаас нь энэ асуудлуудыг шүүж хэлэлцдэг ийм чиглэлтэй. За дараагийн нэг чиглэл нь бол бид нар үндэсний төв учраас
аймаг орон нутгийнхаа мэрэгжил нэгт нөхдүүдэд мэрэгжил арга зүйн тусалцаа үзүүлдэг. Эмгэг анатомийн шинжилгээний аргуудаас манай оронд хамгийн тохиромжтой нь нас сурсан хүнд задлан хийх байсан үе саяхан. Харин өнөө үед эмгэг судлалын үндэсний төв нь хүний эдэрхтнээс эс авах эдийг шинжлэх зэргээр ажиллагаа явуулдаг байна. Тус лаборатори нь орчин үеийн аргуудаас шинжилдэг учраас үнэн зөв хариулт гарна гэдэгт итгэлтэй байж болох юм. За манайх бол эмгэг судлалын үндэсний төвийн лавлгаа лаборатори, төв лавлгаа лаборатори юм байна. Тэгээд манай лаборатори бол 4 тасаг лабораторитой. 4 тасаг лаборатори нэг нь хавдар судлалын төв дээр, эмгэг судлалын төв дээр 3 дугаар эмнэлэг, шаасны 3 дугаар эмнэлэг дээрээс нь 4 тасаг лабораторитой. Ерөнхийдөө манайх 1-р эмнэлгүүдээс ирсэн эдис амьд ахуйн эдисийн шинжилгээ, эсийн шинжилгээ, автопси буюу задлан шинжилгээний шинжилгээ хийдэг. Шинжилгээгээ хүлээж аваад бид нар энэ лабораторид эдийнхаа лабораторид боловсруулалт хийдэг. Боловсруулалт хийхдээ бид 1974 оноос 2001 он хүртэл ерөнхийдөө дандаа уламжлалт аргаар гар аргаар үйл ажиллагаа явуулдаг байсан. 2001 оноос эхлээд бид нар шинжилэл, технологийн шинжилэл, дэвшилтэд юутай хөл зэрэгцээ дандаа автомат төхөөрөмжүүдээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Одоо бид нар эдийн шинжилгээгээ хүлээж авлаа амьд ахуй. Өөрөөр хэлэх юм бол ходоодны биопси, ходоодны дурангийн материалыг хүлээж аваад эндээ бид нар боловсруулалт хийн. Юуны төрөө анхны шатлал нь болохоор формалин гэдэг уусмал бэхжүүлээд тусгай усгүйжүүлэх дамжлагаар бэлдэж боловсруулад эргээд будаад зүсээд ерөөсө бүхэл дамжлагыг давангуудаа бид нар энд юу хийдэг? Лааны тосон цутгангаар бэлдэж өгдөг. Лааны тосон цутгамгийн тухай манай лаборант энд үйлдэлээ хийж байна. Лааныхаа энэ идэ энэ дотроо цутгаад лааны тосон цутмгийг бэлэн болгодог. Бэлэн болсон цутмаг нь байна уу? Тий. За бэлэн болсон цутмгийн дараа тэр цутмгийг бид нэр зүсээд энэ онцлогооны шинжилгээ бэлддэг. Бид нар энэ эдисийн шинжилгээ чанартай сайн явна гэдэг нь бол манай эмчнэрийн гаргах онц дүгнэлтэнд бол маш их чухал ажил бүтэлтэй байдаг. Бид технологийн дэвшилтэд аппаратууд хэрэглэснээрээ үйл ажиллагаа, үйл процедурын шинжилэл бас дандаа шинжлэгдэж эхэлсэн. Тийм учраас бид нар одоо дандаа автомат төхөөрөмжөөр идэ боловсруулна, усгүйжүүлнэ, идэ цутгах нь дандаа төхөөрөмжтэй. Энэ бол одоо хөлдөөгч микротом гэж. Энэ бол 1-р эмнэлгийн яаралтай мэс заслын тасаг дээр шинжил хагалгаанд орсон хүний хариуг бол бид нар хөлдөөдсөд экспрессээр 30 минутын дотор хавдартай юу, сүрьетэй юу гэдгийг гаргаж өгдөг төхөөрөмж. Хавдар судлалын хэсэг дээр байдаг лаборатори бол тусгай иммунохимийн шинжилгээнүүдийг хийн. Эдгээр хавдраа онцлох сүрьеэг төрөл бүрийн үйл ажиллагаа явуулахад бид нар олон улсын хэмжээнд бол 33 төрлийн тусгай бодог, гистхимийн бодог хэрэглэдэг бол манайх 22 төрлийн тусгай бодгийг хэрэглэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол масон, тэр хороо масон байна, пас байна. Дандаа сослог хавдрыг илрүүлэх, мэнг нөсөө хавдрыг илрүүлэх ийм шинжилгээнүүдийг тусгай бодгийн аргаар бид нар хэрэглэдэг. За тэгээ одоо манай энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Энд бол одоо партийн цутгасан идэ цутгаж зүсэж байгаа. Энэ лаборант бол ингээд нөгөө зүсэж бэлэн болсон шинжилгээгээ бодгийн дамжлагаар буудаж бэлэн болгоно. Шинжилгээгээ хүлээж аваад боловсруулад бүх юм шинжилгээний слайдыг бэлдэнлээ бэлэн болгонгод бид нар эмчтэй хүлээлгэж өгнө. Эмч энийг микроскопын тусламжтайгаа хараад онц дүгнэлтэд тавиад тэгээд клиникийн эмчнэр хүлээж авдаг ийм шинжилгээ байгаамаа. За үүнтэй зэрэгцээ бид нар эсийн шинжилгээ авагддаг. Одоо эсийн шинжилгээ гэдэг нь нөгөө асцитийн шингэн, плеврийн шингэн гэсэн нөгөө уушгинд илгэнд хурдаг уснаас хатгалтын тусламжтайгаар шинжилгээ аваад энд тунцчуулт хийдэг. Энэ центрбуг тунцчуулсан эсийн шингэнээ бид нар энэ холигч аппаратын тусламжтайгаар хольж өгдөг. Тэгээд эндээсээ тэр бэлдсэн уусмлаа эндээсээ аваад энэ тусламж энэ багажны тусламжтайгаар бид нар нөгөө эсийн шүүж авдаг.
эсийн шүүж аваад тэгээд бид нар эсийн шинжилгээг буудаад Пап Николаевын будгийн аргаар буудаад эцсийн юунд бид нар эсийнхаа онш гаргах эмчтэй хүлээлгэж өгдөгөө. Ийм эсийн шинжилгээ явагдаж байна. Умаа хүзүүний эсийн шинжилгээ, хавдрах зулчин сэргийлсэн умаа хүзүүний эсийн шинжилгээг бид нар бас авдаг. Жилдээ бид нар 20,000 гаруй эсийн шинжилгээ умаа хүзүүнээс зөвхөн хийдэг. Ингээр бол нэг урдсан сэргийлсэн хавдраас урдсан сэргийлсэн урдл өвчин, хавдар, өрөвсөлт өвчнүүдийг тодорхойлж бид нар энэ эсийн шинжилгээг бас дамжуулж явдаг. Бидний бас давтан хийдэг шинжилгээнүүдийн асуудал энэ багц маань болохоор одоо ерөөсөө автоматар бид нар хүлээж авсан эдийн шинжилгээгээ автоматар бид нар энэ автомат одоо өөрөөр хэлэх юм бол манад нэг лаборантын орон тог хэмнэлсэн өөрөө програмчлсан өөрөө дамжуулсан усгүйжүүлэх дамжлагын аппарат. Энэ бол саяын слайдн дээр бэлдээд цутгаад бэлэн болсон шилтэй шинжилгээгээ бид нар автоматар өөрөө будагч аппарат. Эдгээр аппаратны тусламжтайгаар бид нар шинжилгээний боловсролтыг хийгдэж дуусдаг юм аа. За нэгдүгээр эмнэлэг болон дүүргийн эмнэлгүүдээр гардаг задлан шинжилгээний материалыг бас эмчнэр хүлээж авна. Задланд ороод задлан шинжилгээний автопсын шинжилгээг бид нар мөн адил энэ лабораторитой бэлдэж саяын яг шугамар бэлдээд, журмаар бэлдээд ингээд будаад эмч харахад бэлэн болдог ийм үйлчилгээ явуулдаг лаборатори юм аа. Эмгэг судлалын үндэсний төвнөө шинжилгээ авч харилцагч эмнэлгүүдэд хариу хүрэхээс гадна өөрийн архивт байршуулдагаараа онцлогтой юм. Утгалах үйл ажиллагаа нь эмгэг судлалын шинжилгээний протоколыг 50 жил, лааны тосонд цутгасан дээж материалаа 10 жил, бичил бэлтгэлийн шилийг 5 жилийн хугацаанд хадгалдаг байна. Саяны бэлтгэсэн энэ сурвалжлагаас иргэд эмгэг судлалын үндэсний төвийн хийж байгаа үйл ажиллагаа тэр лабораторийн тухай нэлээд дэлгэрэнгүй бас мэдээлэл авсан байх гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бас хүнийг онцлон эмчлэн гэхэд бол эмгэг судлаач нарын үүрэг орол их байдаг баг. Энэ тал дээр бас дэлгэрүүлж гадны улс оронтой хамтын ажиллагаа байдаггүй. Энэ тал дээр бас нэмээд хэлвэл. За ер нь яг эмгэг судлаач хүн гэдэг бол одоо би нэг жишээ аваад хэлье л да. Зүрхний эмч бол зүрхний ямар өвчтэй вэ? Зүрхээ эмчлээд мэдчихнэ. За уушигны эмч бол хатгаатай байна уу, сүрээтэй байна уу? Уушгаа яг мэдчихнэ. Гэтэл манай эмгэг судлаач эмч маань зүрхний эмчээс ахуулаад мэдрэлийн эмч, мис засалч, уушигны эмч бүхэл эмч мэрэгжилтний явуулсан шинжилгээн дээр хариу өгдөг учраас бүх талын өргөн цар хүрээний тэр тусмаа хүүхдээс ахуулаад том хүн, хөгшин хүн ялгаагүй бүх хүн талын мэдлэгтэй байх юутай болчдөг. За тэгээд манай эмгэг судлалын үндэсний төв нь бол энэ зайн онцлогоон дээр тал дээр бас гадны улсууд өндөр хөгжилтэй улс орнуудтай хамтран ажилладаг. За энэ зайн онцлогооны системээр бол энэ Герман интернетэд бид нэр бэлтгэлийнхаа зургийг аваад тавьчихна. За тэрийг нь гадны Германы эрдэмтэд профессорууд бас саналаа өгж биднийг ихэнхдээ бидний тавьсан хариу бол батлагддаг. Энэ яадгүй гэхээр бид нэр ийм хавдар байна, ходоодны хавдар байна те. Булчирхайлаг хэлбэрийн хавдар муу ялгаралтай юм уу гэж тавьсан байхад энийг бол энэ таны саналтай санал нэг байна. Цаашдаа нарийн шинжилгээнүүдийг хийх хэрэгтэй байна. Ингээд энэ онш батлагдаж байна гэж хэлдэг юм уу. За бас нөгөө талаараа бол бид нэр өөрсдөө эмгэг судлалын төв маань сургалт эрхлэгч байгууллага нийтдээ 2001 оноос эхлээд эмгэг судлаач эмчийг бэлдээд гаргаж эхэлсэн. Нийтдээ 31 хүн төгсөж гаргасан. Хамгийн сүүлд 2013 онд би төгссөн байгаа. За тэгээд тэр эмчнэр маань яад гэхээр одоо хөдөө орон нутагт болон эмгэг судлалын үндэсний төвд ажиллаж байгаа. Хөдөө орон нутгийн эмчмаар бол бид нэр төв дээр багаараа ажиллаж байгаа бол хөдөө орон нутгийн эмчнэр бүхэл түрүүний хэлсэн орон нутагта тэр тухайн эмнэлгийг хариуцаад ганцаараа ажиллаж байгаа. За тэр эмч маань бас зарим үед хүчин мөхөсдөх тийм үе гардаг, асуух зүйл гардаг. За тэр үедээ бид нэр зайн онцлогоогоор гистолог бэлдээд хэдийн зургийг аваад бас зайн онцлогооны системээр биднэрт
зургийг явуулаад эргээд зөвлөгөө өгөх тийм ажиллагаатай байгаа. Тийм байна. Тэгэхээр хүнийг онцлон нэмчлэн гэдэг бол их багийн ажиллагаа байдгийн адил танаа дээр бас ингээ гадаадын улс орнуудын мэрэгжилт нэг нөхдүүд, эрдэмтэн профессоруудынхаа бас зөвлөгөөг авдахаас гаднаас хөдөө орон нутагт их зайнаас оншилдог. Тэгэхээр та бүхэн энд ер нь дэлхийн улс оронд хуралд оролцох гэдэг юм уу, өөрсдийнхээ хийсэн энэ материалыг танилцуулах ийм боломж нөхцөл хэр байдгийн бол? Сүүлийн үед бол гадаад дотоодын харилцаа их дээшилж байгаа. За Германы дөрвөн хотын профессортой бол нэлээд хэдэн жилийн өмнөөс харьцаад ирсэн их найрсаг харьцаатай байдаг. Тэрнээс гадна хамгийн сүүлд бол одоо энэ сарын 18-аас 23-ны хооронд Японы улсын Токио хотод энэ Японы телепатологийн нийгэмлэгийн зан уншилгааны нийгэмлэгийн хурал болох гэж байгаа жил болгон зохиогддог. Тэнд бас энэ Монгол улсаас 5 хүн явах гэж байгаа. Эмгэг судлаач нар явах уу? Эмчнэр бас явна. Нэгдүгээр эмнэлэг, хавдар судлалын үндэсний төв, сургууль, эрүүл мэндийн шинжилгээ ухааны сургууль. За нэг нь бол би энэ эмгэг судлалын үндэсний төвөөс төлөөлөд тэр хуралд оролцох гэж байгаа. Илтгэл тавих тийм одоо танилцуулах асуудал байгаа юу? Тэгнь. Энд болохоор яг Монгол улсын зан уншилгааны эмгэг судлалын салбарт ямар байгаа гэдгийг танилцуулахаас гадна эмгэг судлалын үндэсний төв маань өөрөө энэ зан уншилгааны салбарт ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг танилцуулахаар оролцох гэж байгаа. Тийм байна. Тэгэхээр мэдээлэл технологи манай орн маш хурдтай хөгжиж байгаа нь танаас салбартч хүртэл их ач тусаа үзүүлсэн байна тий. За дараагийн нэг асуултаа би бас залуу эмчнэрт их тавих гэдэг л да. Сүүлийн үед иргэдээс гарч байгаа гомдол саналын нэлээд хувь нь эмч эмнэлгийн мэрэгчлэнүүдийн харилцааны ур чадвар дутагдaltaй, альва юмд сэтгэл бас их жоохон тийм дутуу байдаг гэдэг. Тэгэхээр өөрөө бас залуу болсон хүчний хувьд энэ талаар хэр хичээл заалгадгийг яг амьдрал дээр гараад бас яг номоороо гэдэг юм уу үтсэн хичээлээрээ явах гэтэл тулгамдж байгаа асуудлын харилцааны ур чадвар дээр хэр гардаг юм болоо? Тэгэлгүй яах вэ? Би 2004 онд анагаахын эрүүл мэндийн шинжилгээ ухааны сургуулийн анагаахын сургуульд нисэж орсон. За тэр цагаас хойш бол мэдээж сургалтын системүүдэд энэ эрүүл мэндийн харилцааны эмч мэрэгчлэлтний ёс зүй харилцааны асуудал ихээр хөндөгддөг. Тэрийг нь манай багш нар хичээл тус бүр дээр нь зааж ордог тий. Хүн одоо жишээ нь хавдартай хүнд яаж тэр хариуг нь хэлэх юм уу? Яаж харьцах ёстой юм? Ямар үднээс харьцах ёстой вэ? Эмч үйлчлүүлэгчтэй. За бас мөн бидний хувьд болохоор ихэвчлэн лабораторид маань бэлтгэлээ явуулаад эмчнэр маань явуулдаг. Тэгээд шууд иргэдтэй харьцахтаа бол цөөхөн байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр эмчнэр маань өөрсдөө одоо шинжилгээнээс хүнээсээ идэ аваад биднэрт илгээдэг. Тэрийг нь бид нэр эмчнэртэй эргээгээд хариу хэлдэг. За шинжилгээ эмгэг судлалын шинжилгээ гэхэд бол эмч үйлчлүүлэгч биш эмчнэртэй харилцдаг. Тэгэхээр эмчийн харилцаа гэдэг бол бас их чухал бах тийм мэрэгчлэлт нэгт нөхдүүд бие биенээ дэмжих нөгөө талаараа бие биенээ ойлгох алдаа оноогоос харилцан ярилцах. Тэгэхээр яг одоо эмчийн харилцаанд үнэлгээ өг гэвэл өөрөө ямар дүн тавих вэ? Хөндлөнгөөс. За тэгээд хөндлөнгөөс үнэлгээ өгөх гэвэл нэг 5 оноо байвал нэг 3.5 ч юм уу тулгамдж байгаа асуудал нь заримдаа бас ингээ ажлын ачааллаас олж төвхтэй төлөвлөж байх та тийм нөгөө одоо төгжрэл гэдэгтэй адилхан хүмүүстэй өгж байгаа ачааллаас хамаарат жишээ нь нэг олон жил ажилласан эмч ч юм орж ирэл явахад нэгэнтэй нь харьцдаггүй тийм байх ч юм уу ачааллаас хамаарат нөгөө хүн маань эргээгээд харьцах гээд ижид өөрийнхөө бас нэг юм хийгээ байж идэл тийм нэг жижигхэн алдаа гаргachвал бас үл ойлголцол үүсэх. Тэгтээ харьцангуй гайгүй тийм бид нэр сүүлийн үед бол эмчнэр ер нь бас ёс зүйн хувьд дээшилж байгаа гэж үзэж байгаа. Тийм ойлголцдог болсон тийм. Нэг тийм санал бодол зөрөөд байх ч юм уу гайгүй. Ер нь та нарын үеийн гэдэг юм уу ер нь сүүлийн үед эмч нар яг энэ мэрэгчлийг хэр их сонгодог вэ? Ер нь эмгэг судлаач эмчийн тоо бас тийм ч их биш шүү дээ тий сонгож байгаа нь. Тий. Эмгэг судлаач хамгийн
одоо яг сурж байгаа бол 4 хүн байгаа. Улсын хэмжээнд. Тийм. Үгүй яг манай эмгэг судлалын үндэсний төв өөрөө сургадаг. 4 хүн сурж байгаа. За нийтдээ бол эмгэг судлалын одоо Монгол улсын хэмжээнд 52 эмгэг судлаач байгаа гэсэн тоог бий. Нийт хэмжээнд тийм. Тэгэхээр эмгэг өөрөө чи ярианаас бас энэ эмгэг судлаач эмч гэдэг бол их хариуцлагатай маш өндөр мэрэгжлийн байх хэрэгтэй юм байна шүү дээ. Эмчнэр бол тодорхой мэрэгчсэн зүйлээрээ нарийсдаг бол та бүхэн бүх эмчийн он шиг бас мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр ийм хариуцлагатай мэрэгжлийг сонгоод өнөөдөр сэтгэлээсээ ажиллаж байгаа танд олон танаа багийн хамт олон амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын улаан загалмай нийгэмлэгээс бэлтгэдэг амин агшин болонд анхаарлаа хандуулахыг хүсье. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын улаан загалмай нийгэмлэгээс 7 хоног бүрийн даваа гарагт та бүхэндээ бэлтгэн хүргэдэг эрүүл мэндийн анхны тусламжийн зөвлөгөө мэдээллийн амин агшин нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Бид энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ цус алдалт гэж чухам юу болох талаар, цус алдалтын үед хэрхэн яаж зөв зохистой анхны тусламжийг үзүүлэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэх болно. Ингээд студид маань энэхүү сэдвээр дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг өгөхөөр Баянгол дургийн улаан загалмай хорооны арга зүйч энх оюун өргөдөн оролцоод байгаамаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа танд ч гэсэн. Баяр хүргэе. Тэгэхээр цус алдалт гэдэг бол яахын аргагүй чухал сэдв вэ. Бид өдөр тутмынхаа амьдралд байнга л их бага хэмжээний цус алдалттай тулгарч байдаг. Тэгэхээр цус алдалт гэхээр та маш том зүйлийг бити төсөөлөөр. Энэ бол бид бүхний хилээд байдаг. Гараа хэсгэх тий гараа хэсгээс ахуулаад янз бүрийн хэмжээгээр цус алдалтууд ордогоо. Тэгэхээр цус алдалт гэж чухам яг юу юм бэ? Энэ талаар хоёулаа эхлээд яриагаа. За цус алдалт гэдэг нь бол ерөнхийдөө бол бидний одоо арьс салст бүрэн бүтэн байдлаа алдагдаж түүний одоо доор булчингийн маань одоо доотуур явдаг суцны маань хан гэмтснээс одоо цус алдахыг цус алдалт гэж нэрлэж байгаа. Тэгэхээр цус алдалт гэдэг бол суцны бүрэн бүтэн байдал алдагдаад ямар нэг хэмжээгээр цус гадагшилж байгаа тэр үзэгдлийг хэлэх юм байна тий. Тэгэхээр цус алдалтыг ер нь чухам юу гэж ангилдаг юм болоо ангиллаасаа шалтгаалаад бас эмчилгээ тий оншилгоо шинж тэмдгүүд бас өөр байдгаа. За ерөнхийд нь бол ангиллахын хувьд бол гадуур буюу дотуур гэж хоёр ангилна. Тэгээ бас алдаж байгаа одоо ямар судснаас алдаж байгаа хэлбэрээр нь болохоор тараагуур буюу хураагуур мөн хялгсан судсны гэж одоо 3 ангилдаг байна. Тэгэхээр ил буюу далд тий. Ил буюу. Ил гэдэг нь яг ямар цус алдалт вэ? Далд гэдэг нь яг ямар цус алдалт вэ? Энэ дээр жоохон дэлгэрэнгүй. За ил гэдэг нь болохоор бидний одоо нүдэнд ил харагдаж байгаа одоо арьс салстын маань бүрэн бүтэн байдал